Яасан байцгаана уу? Идида контентээс мэдчилж байна. Би яг одоо Чангмайд ирсэн байна. Чангмай бол Таиландын өмнөд хэсэгт байдаг уулархаг. Тэгээд одоо Пхукет, Бангкок тэр хавцаатай харьцуулах юм бол энд цаг агаар арай сэрүүхэн байгаа. Энд дөнгөж 31 градус болж байна. Тэгээд өглөө бол гоё 20 градустай яг нэг сайхан хаврын шинжтэй байгаад байгаа. Таиландын хойд хэсгийн хоолыг та бүхэн танилцуулъя. Тэгээ тэр газарт би 2 удаа хоол идсэн. Хоол надаа таалагдсан. Google Maps дээр бас өндөр үнэлгээтэй байсан. Тэгээд нэр нь надад амар сонирхолтой санагдсан. Ягаад гэвэл нэр нь Nine Siblings гэдэг нэртэй газар. 9 ах дүүс хамтдаа нээгээд хамтдаа ажиллуулж байгаа. Тэр гэр бүлийн бизнес учраас дэмжихэд гоё санагдаж байгаа. Тэгээ тэмцээн ресторан руу н очингууд нь тэмцээд яг 9 ах дүүсийн зураг нь байгаа. Одоо тэгээ хүүхдүүд нь үргэлжлүүлээд ажиллуулж байгаа юм шиг байлээ. Тэгээд бүгдээрээ Чангмайын Таиландын хойд хоолтой танилцгаая. Чангмай бол 1 сая орчим хүн амтай. Надад яагаад таалагддаг вэ гэвэл Бангкоктой харьцуулах юм бол Бангкокт чинь 12 саяас дээш хүн амтай. Бөхчим, халуун, Улаанбаатар шиг бас төгжрэлтэй. Харин эсрэгээрээ Чангмай бол та нар харж байгаа үгүй бол. Гэтэ би бас Чангмайын хуучин хэсэгт байгаа Олд таун энэ сүм хийд маш их байгаа. Буддын сүм хийд маш их байгаа. Тэгээд сайхан нам гүн байгаа. Муур Таиландаар subscribe дараарай гэж байна шүү. Нэрээ хэд хоногийн өмнө Таиландын парламентын сонгуул болсон юм шиг байлаа. За энэ хүнийг харж байгаарай. Хэлсэн үгэндээ хөрхөө шалгая. За Таиландын Прус. Энэ бол Таиландын Прус. Ресторанда бол ойцсон байна. Одоо бүгдээрээ ресторантайгаа танилцъя. За энэ хоолыг авсан. За хоолоо захиалчлаа. Энэ хоолыг Khao Soi beef гэдэг. Тэгээд энэ Nine Siblings гэдэг газрын онцлог хоол. Японы рамен жиүр нь бол хятадаас гаралтай шүү дээ. Ланжо ламен гэж хэлж болно. Ламен бас рамен юм дэстэй сонсогдож байгаа биз. Тэгээд мөн бас Юнаны хятадын одоо лалын 8-ачид энэ гоймонг бүр энэ Таиланд, хойд Таиланд руу авчираад тэгээд энэ одоо энэ Таиландд яг энэ хэсэгт Khao Soi гэдэг нэртэй болсон. Тэгээд нэг сонирхолтой зүйл нь гэвэл буданы гоймон гэж байгаа. Rice noodles. Тэгэнгүүт нь энийг нь буцалгаад харин эдрийг нь ингээд шараад яг нэг тийм борд шиг болгосон. Тэгээд энэ чинь крем ахтай. Тэгээд ер нь бол шүл нь бол нэг их биш. Газ нэг өнө шүл нь надад яагаад таалагдж байгаа вэ гэвэл халуун ногоо. Тэгээд тэр кокосны яс зүйл нь намтыг ингээд хослолсон бас өвөрмөд ам бүтээж байгаа. За тэгээд хоолоо идья. Би тэгээд өндөг дагалдаад авцсан байгаа. Тэгээд фош үлтэй ер нь хэд төстэй санагдаж магадгүй. Гэтэ арай өөр л дөө. Хамт нь өөр. За энэ дарчилсан ногоо бас гоё юм та. Энэ үхрийн махан бол маш одоо зөөлөн одоо удаан чансан байгаад гэж мэдэгдэж байна.
Шүлийн намтыг юм шүд бол үнэхээр маш байгаа юм. Жохон халуун ногоо амтагдаж байна. Гэхдээ маш жохон. Би бол халуун ногоо идэж чаддгаа. Гэхдээ энэ хоолны халуун ногоо нь бол 5-аас 1-5 хооронд үлдэх юм бол нэг гэж хэлж болно. Одоо мэдэгдэж байгаа. Гэхдээ тийм тухгүй мэдрэмж бол өгөхгүй байгаа. Би нэгэн буруу хэлсэн байх шүү. Энэ бол юу? Удааны гомын биш, энэ чинь юуны өндөртэй гомын шүү. $100 чинь $3 гэхэд чинь $150 байсан баха. $3 гэхээр чинь 3600-аар бодчихъя. 43 11,000-аар ийм шүд идэн гэдэг бол бас дажиг байгаас тэ үнийг хямдхан. Тэгээ энэ шүлд бол би бол 5-аас 4 өглөө маш өрмөц амттай сонирхолтой. Тэгээ ер нь бол улс болгон өөрийн гэсэн гуралтай шүлтэй гэдгийг харуулж байгаа. Азийн улс болгон өөрийн гэсэн гуралтай шүлтэй. За тэгээ Edida контентыг дэмжиж байгаа бол манайхан subscribe дэмжээрэй. Тэгээ дараагийн дугаараар уулзцгаая.